Сайн байцгаана уу? За энэ хөвчлийг үзэж байгаа үзэгчдээ бүгдээрэнд нь энэ өдрийн энэ өглөөний энэ оройн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичээд байвал бүгдээ хоёр юм хийнэ. За эхнийх нь болохоор unboxing. Би юу анзаараад байхад маш их юм захиалж байна. Шайнаас ирсэн. За. За эхнийх нь болохоор ийм 3 өнгөтэй хар сар цагаан гэсэн 3 өнгөтэй. Би жоохон зузаан файлтайгаар төсөөлсөн ч үгүй юм шиг байна. Ийм зүгээр л ийм сулгуу бариу цамц байна. Тэг хажуу дээр жоох ийм оёос хүнээстэй гэх юм уу? Надаа ерөнхийдөө энэ иймэрхүү 3 асуудал нь 3-ууд нь айгу таалагдсан дажгүй үнэтэй тэгээд эхний ээлжинд хуцруу. За дараагийнх нь болохоор би найзлуудаа вайн ахтны бэлэг ингээд подуулах захиалсан байгаа. Ийм цулгуу бодвол тэгээд хонио ийм бичгтэй. Айна. Окей, гооцсон. За дараагийнх нь болохоор тэрхүү захиалсан. Гэсэн чи миний захиалсан тэрхүү харагдахгүй л байна. Үгүй мөн байна. Би нэг ийм нэмхэн гэж бодоогүй шүү дээ. Энэ бүрстэ нефт гэрэлтэж чинь шууд. Гэтэ яг нөгөө ингээд өмсчүүл яг биний шилэн тэрхүү өмссөн юм шиг харагддаг. Гэтэ шилэн тэрхүүнээс арай ч зузаан. Тэгмэд л ийм зүрхнүүдтэй байхгүй. Харагдах нь уу? За зөв ингэж байгаа. За юм байна. Нэг сугаан. За энэ дараагийнх нь бас найзлуудад захиалсан. Вайн ахтны бэлэг болоод өгч байгаа. Ийм ардталтаа л ийм зурагтай. Тэгээд урт нь л ийм сулгуу. Миний ягаан цамц шиг материалтай. Миний жоохон дангаар нөмсөлөх хөлөрөх гээд байд. Гэхдээ яхаа окей дэвчгүй. За unboxing маань бол энэ хүрээд ингээд болоо. За миний дараагийн ярих гэж байгаа сэдв бол герман хэл сурахыг хүсэж байгаа герман улс руу явахыг зорж байгаа хүмүүст. За тэгээ ерөнхийдөө Pair FSJ Ausbildung-аар энэ гурваар их сонирхолтой тийм хүмүүст зориулсан байдаг. Намайг Facebook-ээр эсвэл ер нь Instagram-аар дагдаг бол магадгүй бас харсан байх. Тэг би бас YouTube-ийнхаа community дээр пост оруулсан байгаа. Start Deutsch гэдэг герман хэлний курсын тухай. За тэгээд энэ хүү курст хэрвээ та бүхэн бүртгүүлэхийг хүсвэл герман хэлний аль ч төвшин байж болно. A1, A2, B1, B2 тэрхүү хэлний курс маань болохоор A1-ээс B2-т заадаг. Тэгээд аль ч төвшөнд бүртгүүлсэн байж болно. Тэгээд эсвэл Pair-ийн зуучлал, FSJ PF-ийн зуучлал, эсвэл Ausbildung-ийн зуучлал ер нь ямар ч хөтөлбөрт юунд ч бүртгүүлсэн байсан хэрвээ миний Instagram-ын нэрийг хэлвэл 20% хөнгөлүүлнэ. Гэхдээ энэ хугацаа нь болохоор 1 сарын 10 хүртэл та бүхэнд яг 1 сарын хугацаа гэсэн үг 20% хөнгөлүүлэх боломжтой. За тэгэнгүүтлээ дээрэс нь одоо 1 сарын 10 хүртэл хэрвээ амжихгүй байвал 2 сарын 10 хүртэл бүртгүүлэх юм бол 10% хөнгөлөлттэй. За тэгээд дээрэс нь A1, A2-ийн ангиуд нь болохоор дахиад шинэ ангиуд эхэлж байгаа. Тэр ангиуд нь болохоор 12 сарын 16-наас эхэлнэ. Тэгэхээр өнөөдөр чи 10 гэдэг чинь тайдаж ер нь бол 5 хоног байна. Рекламын нэгдүгээр өдөр эхэлнэ шинэ анги. За тэгээд энэхүү хэлний курс суснаар давуу тал нь эсвэл бэлэн сертификаттай A1-ийн шалгалтыг аль үжиний өгцөн эсвэл B1-ийн сертификаттай эсвэл B2-ийн сертификаттай Герман руу ирэх одоо зуучлуулах газраа хайж байгаа хүмүүс байвал тэнд очиод за тэгээд өндөр оноотой дүнтэй хүмүүс байвал илүү хурдан олдно. Бас нэг давуу тал нь сайн дурын ажил FSJ-оор зуучлуулвал зарим газрууд яг бүх газрууд биш шүү. Яг бүх газрууд биш. Зарим газрууд нислэгийн тийзэж чинь бас төлж өгнө. Төлөх тийм боломжтой. Тэгэхээр та тийм маань хэлний дүн сайн байх хэрэгтэй. Тэг би энэ ташрамд бас нэг буруу ойлголтыг засах гэсэн юм аа. Одоо ингээд Ausbildung гэхээр зарим хүмүүсийн ойлголт яг гоо Германд энэ бол коллеж л тоо. Гэхдээ Berufskolleg гэж авдаг. Гэхдээ энэ болохоор Монголын коллежоос маш шалгаатай. Дадлага дээр гарна. Дадлага нь ялангуяа ингээд 60% гэх юм уу 60-40-тэй ингээд сургууль нь болохоор 40-тэй ийм. Тэгээд дээрэс нь энэ чинь болохоор одоо
нарийн мэрэгчлүүд арай биш. Гэхдээ энэ бүх мэрэгчлүүд гэхгүй юу? 330 гаруй мэрэгжлийн сонголттой. Тэгээд хэрвээ та бүхэн одоо жишээ нь миний бараг цагаар бол хэрвээ та одоо ингээд 16 нас ч юм уу эсвэл 1 сараас эхлээд хилээд хууштайгаар сураад эхлвэл 2025 оны 8 сарын Ausbildung эсэлтээр Германд ирэх зарим нь боломжтой. За хэрвээ арай тэр хугацаа ингээд арай давчуу байна гэх юм бол 26 оны 4 сард флегэ чиглэл буюу одоо манай монголчуудын хамгийн их сонирхдаг цувилахуун чиглэлээр бол 2-4 сарын хооронд бас эсэлтүүд авдаг. Тэгэхээр та бүхэн амжиж бүртгүүлээрэй. Зүгээр миний YouTube-ийн одоо эсвэл миний YouTube хуудсыг subscribe хийснээр ч юм уу эсвэл миний YouTube хуудсыг хараад энэ бичлэгэн дээрээс орж ирлээ гэж хэлэх юм бол 1 сарын 10 хүртэл 20% хөнгөлөлт эзэлнэ. За тэгээд 2 сарын 10 хүртэл болохоор 10 сарын 10% хөнгөлөлт. Хин төрүүлж очсон илүү их хөнгөлөлт эзэлнэ гэсэн үг. За тэгээд би дээрээс нь гоё юм хэлэхэд би бас тэр хэлний курстэй сард 1 удаа эсвэл заримдаа сард 2 удаа хичээл орно. Тэр нь ямар хөө хичээлүүд орох вэ гэхээр Германд оперер ирээд FSJ хайхаж байгаа бол юун дээр анхаарах уу? FSJ руу шилжиж байгаа визмаа солиулахдаа юуг анхаарах уу те? Тэгээд дараа нь FSJ-оос Ausbildung хийхдээ эсвэл оперерс ч гэсэндээ шууд Ausbildung хийж болно. Тэрийг ингээ хийхдээ юуг анхаарах уу? За тэгээд оперер хүүхдүүд ирчээд айллаасаа одоо ингээд айлаас солиох айлтайгаа ингээд гэрээгээ дуусгах эдэр тохиолдол шүү дээ. Тиймэрхүү үеүүдэд ямар хууль байдаг гэх мэт тиймэрхүү юмнууд. За тэгээ Германд ирээд үеийнхаа найз нөхөдтэй найзлахын тулд тэ мэдих үг хэллэгнүүд гэж байна да. Одоо жишээ нь манай Монголд ингээд гал гэдэг үгийг ингээд нэг юм гадаад хүнд хэлвэл тэр хүн бол ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү яг ингээд залуу үеийнх нь одоо Германд юуг нь туших байх ээ. Тэгээд залуу үеийнх нь одоо яг өсвөр үеийнхэн хэрэгэлдэг ямар үг хэллэгүүд байна юу ингээд одоо мэдхэд илүүдэхгүй ч юм уу эсвэл ингээд богино одоо үгний товчлол абквэрцэн буюу үгний товчлолууд ямар байхын. За тэгээд ер нь бол нэг тиймэрхүү ингээд Германд ирсний чинь дараа хэрэг болох мэрсэр юмнуудыг би ер нь бол сард 1 юм уу 2 удаа орно. За тэгээд хэрвээ та төсвөл бас одоо хэлний шалгалтанд орохоо өмнө эсвэл оперийнхаа айлтай эсвэл FSJ-ийн Vorstellungsgespräch орохдоо эсвэл Ausbildung-ийн Vorstellungsgespräch орохдоо бас надтай Zoom эсвэл одоо видео калмалаар холбогдоод ярилцаж болно. Тэгээд ямар ч тач бүгдээрээ яараарай. Тэгээд шинэ он гарлаа. Бүгдээрээ шинэ зорилго тавиад тэгээд Германд сурч эхэлцгээе. Би өнөөдөр амар гоё мэдээтэй. Би ихтэй тэр цаасаад ажил дээр орчихлоо л та. Би 1 жил 6 сар сурахад ерөөсөө 1 гэдэг дүн аваагүй байхгүй юу? 1 гэдэг дүн ерөөсөө нэг ч аваагүйсэн. Дандаа 2 3 4 2 3 4. Бүр ингэж ихэндээ заримдаа хичээл мичээл ойлгохгүй 1 2 хичээл дээр 5 авч ирсэн тохиолдол надад байгаа. Одоо юуг нь нуух вэ? Тэгээд угаасаа ингээ хүний газар тий заримдаа биднээс их хэлээрээ сонсож ойлгохгүй тохиолдлууд байдаг шүү дээ. Тийм болохоор ер нь бол Германдудад өнгөж ирсэн ч юм уу эсвэл ирэх гэж зорж байгаа хүмүүс хэлний бэрхшээлтэй болоод айж ивэл айх хэрэггүй. Одоо тэгээ Германч ялангуяа ингээ нөгөө international улс зөндөө олон гадаадуудтай болохоор хинч чамайг буруу хэллээ тэглээ инглээ гэж ер нь манай ангийн охин шиг тэр нэг тэнэг гарал тэгж шоолно гэхээс багш нар ч хүртэл амар ойлгоно. Яаж ин ойлгож ин тэгж ин гэж ингээд манай багш нар хүртэл надад ингэж зөвлөдөг байхгүй юу. Манай тэр тэгсэн үг шүүд энийг ойлгосноо гэдэг. Дээрс нь одоо Украинууд их байна те. Тэнгууд тэр Украинууд ч бас ингээд асуун тэнгууд ер нь бол асуулт германчууд бүр хэлэхдээ ингээд тэнэг асуулт гэж байдаггүй. Буруу асуулт гэж байдаггүй гэдэг. Яагаад гэвэл асуух чинь бол зөв асуухгүйгээр буруу юм хийжсэнээс эсвэл буруу юм зөв гэж итгэжсэнээс ер нь бол асуусан зөв гэдэг ард түмэн гэдэг хүмүүс ахгүй юу. Тийм болохоор ер нь бол яна би энийг мэдэхгүй байна энийг яах юм бол их юм бол гэж асууж байгаадаа ер нь бити санаа зовоорой. Тэгээд дээрэс нь дөнгөж ирээд ч юм уу эсвэл ингээд айлтайгаа ойлголцохгүй эсвэл сайн дурын ажил хийсэн чинь ингээд ажлынхантайгаа ойлголцохгүй тийм хүмүүс байвал бити санаа зовоорой. Хүн болгон төгс биш те цаг хугацаанд ингээд laufende Zeit wird alles besser. Ингээд цаг нь явж идэл ингээд бүх зүйл сайжин шүү дээ. Одоо чинь би гэхэд би өнгөрсөн жилийн 8 сард Ausbildung эхэлсэн. Тэгэхээр би 1 жил 4 сарын Ausbildung хийснээ эцэст би анх удаага өнөөдөр Berufsschule-ийнхаа шалгалтын дээр 1 гэдэг оноо авч байгаа байхгүй юу? Би ерөөсөө би бүр ингээд энэ шалгалтыг өгөхдөө хүртэл яг миний мэддэг юм байсан. Би үнэхээр сайн сурсан байсан, өөртөө итгэлтэйсэн. Гэхдээ би окей за 1 биш ах. Ядаж 2 байгаасаа гэсэн чинь 1 байсан. Би энэ дээр ингээд хальт ингээд юуг нь оруулчих. Тийм болохоор ер нь бол бити санаа зов ерөөсөө угаасаа шинээр хэл сурж байгаа. Тэгээд ингээд гадаад хэлээр сурж байгаа бол угаасаа энэ асуудал бүр ингээд Германчууд өөрсдөө ч гэсэндээ хэрвээ Монголд очиод ингэ сурвал ингэ тохиолдсон шүү дээ. Тийм болохоор тэрийг ингэ ерөөсөө бити санаа зов. Манай би нөгөө нэг ангийнхаа охноос болоод уйлсныгаа ажлынхандаа ярьсан байхгүй юу? Тэгсэн чинь манай ажлын эгч тэгсэн шүү дээ. Тэр охиныгоо чи монголоор ярьдаа гэд нэг үг ингэ дагаж хэлүүлээд үз. Тэг ингэ аштайхан хэлж чадахгүй чи ч гэсэн шоолж ийнэ. Ингэ тэр хүн чамдаа яаж ярьсан яг чи тэгсэндээ тэрийг ингэ чи ямар мэдрэмж авсан тэрийг мэдүүлэх хэрэгтэй гэдэг юм. За яах юм бэ? Амар зарим ажил ихтнэр жоохон амар буруу шортоод идэм ба. За тэгээд одоо бас нэг юм хэлэхэд би нөгөө нэг одоо ингээд Монголын коллеж шиг биш гэсэн шүү дээ. Яг гэж байгаа гэхээр энд одоо Монголын яг коллеж шиг тийм сургуулиуд байдаг. Berufsoberschule, Berufsfachschule гэдэг. Тэднээс нь болохоор яг Монголын коллеж ингээд ерөнхийдөө сургууль дээрээ суурилсан, онол дээрээ суурилсан. За тэгээд ингээд төгсгөөс өмнө ч юм ингээд 1 жилийн практикум, эсвэл нэг хэдэн сарын практикум хийдэг. Тэгэхээр энийг ерөөсөө битгий наашаа ирэх гэж байгаа хүүхдүүд
андуурч тэгээд за дэмий юм байна гэж бити бодосоо гэж хүссэндээ энэ нэг хэлж байна. Тэгээд би уул нь бол яг бодсон л та ингээд Германы боловсролын системийн тухай бичлэг хийгээд тэг Германы боловсролын систем чинь болохоор нөгөө мууж болохондоо ингээд өөр тэгээд ийм 10-аад янз байгаа байхгүй 16 мууж гэдэг чинь. Тэгэнгүүт би ингээд тэр болгоныг тайлбарлаад сууна гэдэг бол надад амар төвхтэй. Тэг би яг хальт ер нь дуртад бол Германы боловсролын систем бол ер нь бол 1-ээс 4-р анги эсвэл 1-ээс 6 хүртэл баг сургууль гэж аваад за тэгээд 6-аас 10 хүртэл болохоор гизамтай шүлээ. За тэгээд 6-аас 8-9 хүртэл болохоор зүгээр юм дунд сургууль гэх юм уу. Тэгээд 8-9-өөсөө тэнд жинхэнэ 8-9-р анги хүртэл суусан хүүхдүүд тэднээс Berufs Oberschule Berufs Fachschule руу явдаг. Тэгээд тэр хоёр сургуулийг дуусгаж иж дараа нь Berufs Ausbildung руу явдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө коллеж бол биш. Биднээсээ хийж байгаа одоо энэ Berufs Ausbildung бол ерөөсөө коллеж бол биш. За тэгмүүд гизамтай шүлээ буюу 10 дугаар ангийн төгсөлтөөр төгссөн хүүхдүүд лээрээ шууд Ausbildung руу явна. Эсвэл гимназиум буюу одоо их сургууль төгсөхдөө тэр 13 жилийнхаа дараагийн 3 жилийн хийн гэсэн үг байхгүй юу? Тэгээд Германы боловсролын систем яагаад одоо биднээс ингээд шууд их сургуулиар ирэхэд 5 яши хичээл 500-аас дээш оноотой эсвэл нэг жил Монгол нөгөө батлан итгэмжлэг баттадхан итгэмжлэг за мэдгүй итгэмжлэгцэн их сургууль яагаад нэг жил сур гэд байдаг вэ гэвэл эдний боловсролын систем 13 жилтэй байдаг учраас бид эдэд нэг жил дутчих байгаа байхгүй юу. Тэгээ нийтийн угаасаа шүүл флигт нь болохоор угаасаа 12 жил 13 жил байдаг. Мужмажаас хамаараад ингээд 12 13 өөр. Тэгээ тийм болохоор ер нь бол биднээсээс тэр Яшин 500 оног эсвэл тэр Монголда нэг жил сураад ирэхийг шаарддаг. За тэгээд дээрэс нь Ausbildung хийснийхаа дараа ч гэсэндээ биднээс их сургуульд орох боломжтой. За эсвэл Германд таад ирснийхаа дараа Au-pair хийгээд FSJ хийж мийгээд ингэж явах хугацаанд таад төгсөлтийнхаа гэрчлэлийг Anerkennung болгоод ингээд энэ абитур хийж болох уугүй юу шалгуулаад ер нь миний бодлоор гайгүй дүнтэй 12 төгссөн хүмүүс бол Германд абитур хийж болох байх гэж бодож байна. Бусад орны хүмүүс яваад би тэрийг бас яг сайн мэдгүй. Ер нь бол тэгж судалж модлаад хийж болно. Эсвэл Ausbildung-ийнхаа дараа студиум хийж болно. Эсвэл Ausbildung гэжээд Ausbildung-ээр зурдуулахгүй. Ausbildung гэжээд дараа нь Fortbildung буюу ингээд өөрийгөө дахиж илүү боловсрсон одоо илүү мундаг боловсролчин болгоод бэлдээд ингээд цааш нь үргэлжлүүлээд явж болно. Тэгээд одоо жишээ нь совлогч байлаа гэхэд фаах болон за тэгээд тэгмэдлээ лайта болно. Тэгээд таксис лайта ч юм уу эсвэл флиге хайм лайта майта гэдэг л ингээд дээшлүүлэл яваад авах боломжтой. Ерөөс ингээд нэг доороо зогсно гэж байхгүй. Ер нь бол фаах болон тэгээд дараа нь майста болно. За ингээд дээшлээд явна. Тэгэхээр ерөөсөө битгий санаа зов ингээд нэг юм Германд ирээд коллежид суух байгаа юм шиг. Тэгээд дээрс нь бас ээж чинь жоо ичдэг байсан л та. Хүүхд тасагчаар Герман явж байгаа гэдэг хэлхээсэй. Аба who cares? Чи өөрөө ирээдүйн төлөө ямар нэгэн сонголт хийгээд ингээд явж хахад чиний очоод нэг жил айлын хүүхд хараад тэнд хэлээ сурна уу эсвэл чиний тэр сайн дурын ажил хийн үү эсвэл чиний Германы коллежид сурна уу те хиндэж хамаагүй. Тэгээд дээрэс нь чинь манай монголын шиг нэг юм штэ бүх юмнууд ингээд өөр дүрм журамтай ингээд явхаар чинь чи өөртөө амар юм шин сорилт тавьж байгаа. Дээрэс нь ингээд гадаад хэлээр сурж ийн гэдэг чинь Монголд 4 жил их сургууль сурахаас чи бүр 2 дахь хэлээр сурна штэ. Чи нэг дээрс гадаад хэлээр сурна. За тэгээд ихэнх мэрэгчлүүд ялангуяа одоо медицин буюу одоо ингээд эрүүл мэндийн салбарын чиглэлүүд бол те дандаа латин хэллэгтэй англи хэллэгүүдийг бас сурах хэрэгтэй. Тэгээд ингээд 2 3 хэл зэрэгт нэг доор сурна. Тэгээ үнэхээр өөрөө ойлгож авахын тулд тэрийг монголоор орчуулна гэдэг. Тийм болохоор ер нь бол би гадаадд сурж байгаа, гадаадд сурдаг, амьдардаг хүмүүсийг маш их бахархдаг. Яг л тэр хүмүүс 24/7 гадаад хэлээр сэтгэж, гадаад хэлээр ингээд ойлгож, ярьж, сонсож ингэдэг болохоор тэгээд ямар ч тач хэлсэнчлэн бүгдээрээ 1 сарын 10 хүртэл хэрвээ старт ойч хэлний курст бүртгүүлэх юм бол 20% хөнгөлөлттэй. За 2 сарын 10 хүртэл 1 сарын 10-наас хэтэрчлээ яна би бүртгүүл хамжаагүй 2 сарын 10 хүртэл бүртгүүлэх юм бол 10% хөнгөлөлттэй. Окей. Тэгээд хэлний курсээ суугаад надтай гоё видео кал хийгээд персонал их хувийн яриа өрнүүлж мөрнүүлээд тэгээд уус дээрээс нь Германд ирсэн Au-pair эсвэл FSJ хийж байгаа A1 A2-ын төвчний хичээл дахиж үзмээр байгаа эсвэл B1-ийн төвчний хичээл Германы цагаар өглөө хагас бүтэн сайны үеэр ч юм уу эсвэл ажлын өдрүүдэд орой үзмээр байгаа хүмүүс бас над руу миний Instagram руу бичээд ороод ирээрэй. Би тэгээд багштайгаа ярьж агаад Германд ирсэн хойноо сурах боломжтой тийм онлайн ангиудыг нэгж байгаа. Тэгэхээр тэр нь бас миний кодыг ашиглаж болно. За тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээр технээс уулзцгаая. Малтснаас дахиад нэг зарын чанартай юм. Нэг иймэрхүү постнууд яваад идэв штэ. Ямар ч хамаагүй газрын шинжилд ороод арслан болоод хамаагүй хөвтчихийгээд Германд байгаа Au-pair, FSJ гэдэг эсвэл Ausbildung гэдэг хөлтөө тийм мэдрэмж төрж гэнэ үү? Тэгвэл чи яг одоо зөв бичлэгээ үзэж байна. 12 сарын 21-нд Кёльн-Нотын Bergisch Gladbach гэд хэсэгт Кёльн-Нотын гал нийгэмлэгээс зохион байгуулж байгаа шинжилт бүгдээрингийн үрж байна. Нэг өдөр сайхан Монгол шинжил хийгээд Монгол дуунууд адуулаад Монгол дуун дээр диско доод бүгд бөөнөр сайхан бусад хүмүүстэй танилцаад ойрхон амьдардаг сквал те найз нөхөдтэй болоод шин танилуудтай болоод танилын үрээгээ хэлэх боломж яг одоо бидэнд олдлоо. Тэгээд дээрс нь би бас тэнд бүжиглэнэ. Наа бүжиглэхийг YouTube-ээр эсвэл миний Instagram-аар ч юм уу харсан хүмүүс байвал одоо дахиад амьдаар харах боломж байна. За тэгээ сонирхолтой хөтөлбөрүүд, азтай шалгаруулах, за тэгээ дээрээс нь бас сайхан дуу хуур, авьяасаа үзүүлэх боломж те тэнд өөрийгөө нээх, бусдад танилцах гэж зөндөө олон боломж таадаг хүлээж байна. Тэгээд хүнийтэй хязгаартай бүгдээрээ яараарэ.
Ямар их зар ярьч байна Мэрдэн.